Тэр Русийг Бруно хоёрт ямар сонин шагнал өгч юу? Та нар тэгж бодсон уу? Сонин шагнал цогоод хүчлөл гэж бодож байна. Мама энэ хайпнд ямар амар хандваа тий. За нөгөө K-pop баримтчдаас өгт маа тавтай морил K-pop жаргага байна. За өнөөдөр цөмөрөө Мама 2024 оны талаар ярилцах болно. Бичлэг хийхээс өмнө лайк дараарай, subscribe дараарай. Өнөөдөр жинкнээсээ би K-pop YouTube сувгийнхаа яг үндсэн зүгийг биелүүлэх гэж байна. Яагаад вэ гэхээр одоо би Мамад оролцсон бүх хамтлагуудын талаар ярина. За нийт 28 хамтлаг дуурчид Мама дээр 2 өдрийн дотор ингээд үзүүлсэн байгаа. Маш олон хамтлагуудын шүтэн бишигчид ирсэн байгаа. За тэгээд үзүүлбэрээ сайн үзүүлэх тусам шүтэн бишигчийнхаа маасыг нэмэх ингээд тоог нэмэх зорилготой. За эхнийх нь болохоор 안녕하세요. 저였습니다. хамтлаг жилийн шилдэг гишүүн эрхтэй хамтлагийн шагнал хүртсэн байгаа. За ер нь бол тэдний үзүүлбэрийг үзэхэд бол надад хоолойны чадвар амар сайн санагдсан. Тэгээд яг эзтэй олсон шагнал гэж би бодож байна. Тэгээд ер нь бол өсөж хараад өхөр хүүхдүүд байна лээ. Дараагийн хамтлаг болохоор жилийн шилдэг шинэ нөхдийн хамтлагийг хүртсэн Elite. Одоо ер нь манай шинээр гарч байгаа 5 дугаар үеийнхэн хуучин 3 дугаар үеийнхэн агч нарынхаа дууг дуулаад ер нь тайзын ихний үзүүлбэрээ үзүүлж байгаа бүр амар хөөрхөн байсан. Ер нь бол 10 жилийн идэвхтэй охтын тим дүр төрхийг аль хэдийн базаад авцсан байлээ. Тэгээд энэ жил угаасаа яхаа аргагүй Magnetic гэдэг дуу бол жинхэнэ хит болсон билээ тий. Дараачих нь болохоор Reeds гэдэг хамтлаг байсан. Favorite Male Global Performer гэдэг тийм шагнал авсан. Өстө сайн бүжгэлдэг. Тэгээ амьдарч гоё дуулдаг. Тэгээ би Reeds хамтлагийн фэн бас болсон. Надаа яагаад ч юм яг тэр хамтлагийг үзэж байхад Winner хамтлагийн мэдрэмжийг амар өгсөн байхгүй. Winner бас тийм амар гоё цоглог ритмтэй дуу гаргадаг шүү дээ. Тэгээ дараачих нь хамтлаг болохоор Young Pulse. Тэр болохоор тийм хип-хоп төрлийг эзэнсэн яг тийм 21 4 минутын тийм мэдрэмж өгсөн гоё хамтлаг байлээ. Дараагийн хамтлаг нь болохоор Ketsai. Энэ бол ер нь нэлээд танигдж байгаа хамтлаг. Touch гэдэг дуу нь бас энэ жилийн нэлээд хит дуунд орсон. 5 төвийн бүсгүүчүүд нэгтцсэн юм шиг тийм мэдрэмж өгсөн. Надад яг тэр Мамагийн үзүүлбэр дээр бол тэр YouTube бол амар таалагдсан. Лос Анжелесийн хөгжим дэмжигчдийн баг ирсэн. Америкийн хөгжим дэмжигч чинь бараг хэр багийн улсуудаас л амар байдаг шүү дээ. Тийм байгаасаа гэж би амар хүссэн. Touch дуу явсан чинь шууд огшоол ирчихжээ. За дараагийн хамтлаг бол бүр анхныхаа тайзны үзүүлбэрийг үзүүлж байгаа Eads хамтлаг байгаа. Eads-над бол би баяр хүргэмээр байна. Үнэхээр сайн байсан. Дебют хийгээгүй бэж шагналах юм бол жинхэнэ балрын шүү дээ. Жинхэнэ хил амны бай болно. Мама дээр ингээд тайзны үзүүлбэр үзүүлж байгаа нь өөрсдийнх нь хувьчсан үнэхээр нийт төрийн хэрэг жинхэнэ шүтэн бишигчтэй тэр мама дээр цоглуулаад авцсан гэж бодож байна. Тэгээд дуу хэлэхэд бол амар гоё мэдрэмж авсан тийм вау. Маш тийм сандралгүй тийм амар гоё хоолойтой хөрх охтууд байлээ. Гоё шин дуугаа дуулсан. Би ингээд шүтэн бишигч нь болсон. Үнэхээр сайн байсан. Чиний хувьд ямар гишүүний чам шууд нүдэнд туссан бэ? 11 сарын 25-нд анхныхаа дуугаа цацсан. 6 цагийн дотор бол ер нь 1 сая үзэлт хүрээгүй байсан. Тэгээд нэг хоногийн дараа хаасан чинь 11 сая үзэлттэй байсан. Тэгэхээр энэ ерөөхдөө бол Мамагийн ачиг гэж би бодож байна. K-pop дуртай монголчууд маань хүртэл тийм рүүкийн хамтлагтай амар хөөрхөн ханддаг шүү дээ. Яг тэр шиг бас одоо Эзний хамтлагт бас амар хөөрхөн хандаарэ. Уусаа хөөрхөн охтууд байлээ. За дараачих нь болохоор Mia гэдэг тийм хамтлаг байсан. Mia нэр нь хөтлөм хөөрхөн сая л ерөөхдөө таньж мэдчихэж байгаа байхгүй юу? 10 гишүүн. Тэг ерөөхдөө бол Японы зах зээлийг базгаар гарч ирж байгаа хамтлаг юм байна гэж бүр мэдчихэж байгаа байхгүй юу? Надад эдний үзүүлбэр амар таалагдсан. За дараачих нь үзүүлбэр болохоор TXT хамтлагийн Yeonjin. Ямар гоё юм бэ? Би тэр тайзны үзүүлбэрийг хаваад бүр үнэхээр биширсэн шүү дээ. Ер нь бол хамгийн гоё бүтээлч тайзны үзүүлбэр үзүүлсэн хүн бол Yeonjin гэж би бодсон. Тэр маш их сэтгэл өндөр байна. Залуу минь чи маш олон хамтлагуудын шүтэн бишигчдийг өөртөө ургуулж чадсан, бас намайгцсан. Пэни болгож чадлаа. Тэгээд тэр нөгөө бүр хүмүүсийн тэр реакшн, болж байгаа байдал бүр жинхэнэ ботавч байгаа. Yeonjin
Small Girl гэдэг дуу дуулсан. Ерөнхийдөө бол exam-ийн Kyunsuтэй хамтарч дуулаад тэр бичлэгийн үзэгдэл би Kyunsuг жоохон харамлсан. Тэр K-pop дуртай хүмүүсийг ч нэлээд хуйлруулж чадсан тий. Зүгээр л олон нийтийн өмнө яг өөрийнхөө байгаа байдлаараа ингээд амар алтартай болцсон. Тэр ямар ч бэлтгэлгүй гэдэг тэр нэвтрүүлэмж хүртэл үнэхээр хандлт өндөр айдлуудын орохыг хүсдэг тийм хэмжээний нэвтрүүлэг болцсон байгаа. Дараагийн Boy Next Door. Энэ хамтлаг болохоор Parade Dance Performance гэдэг шагналыг авсан. Тэгээ нэг тийм халамжтай, романтик, gentleman тийм залуучууд тийм зөөлөн дүрхтэй юм аа гэж бодсон. Мамагийн тайзан дээр ингээд wine уужаал найрлж чадсан гэж бодож байна. Ад жаргалтай, дурлалтай ингээл умбаал явж байсан чинь хаягдаад насан тий. Жинхэнэ амьдралыг үзүүлсэн тийм концертын үзүүлбэр болчлоо л гэж би бодсон. Надад тэгтээ амар таалагдсан. Дараачих нь болохоор амьд хөгжмийн эрэгтэй амьдлуудын нэг болсон амьд хөгжмийн үзүүлбэр. Энэ Hypeness би J-г амар крашлдаг. Маш олон хамтлагуудын нэгдэл байсан. Үнэхээр гоё билээ. Ингэж гитар тоглуулж чадсан гэж шагнал өгөөгүй гэхээр би бүр. Дараачих нь IB хамтлаг. IB хамтлаг Global Performance Award, Favorite Female Global Performer Пенүүдийн 10 сонголт гэдэг аялын тоглолт өдр хийгээд нэлийн ядарч байгаа нуусаа харагдаж байна лээ. Тэгээ хурдан юм амралтаа аваад хэсэг амралтаа аваасаа. IB хамтлагийн Heya гэдэг дуу бол багийн хамтлагаас тийм сонсооргүй тийм өөрмөц дуу байлээ. Тэгээ би тэр дууг сонсоод илүү их хамтлагт хайртай болсон. Starship Entertainment-аас бүх гишүүдэд нь ингээд тулж анхаарч байгаа нь бүр амар мэдрэгчжээ. Сэнди бол бас нэлээ зөвөн дуу илээ штэ. Би бас нэг хэсэг амар автчихсан. Тэгээ гүн улаан өнгөөр ингээд мамаг эзэнсэн. Дараач нь болохоор энэ хайпан бүр ганцхан шагнал өгсөн дүн бүр гомдоод ах юм аа. Мамаг бүр амар сэтгэл зүрхээ гаргаж ингэж бэлдсэн байсан штэ. Бүр ингээл тэр үзэгчдийн реакшн ойрлоо чарлаа бүр чинь будавж яах чинь. Том шагналхгүй байсан бол яах гэж үрдэм бэ? Зүгээр л мама дээр ирээд ингээд манай үзэгчдийг хөгжөөгөөдөг харин бит та эдэд шагнал өгөхгүй шүү гэж байгаа юм шиг амар муухай хандсан. Энэ жилийн лугаас бас энэ хайп нэлээд бутавсан шүү. Дараагийн хамтлаг нь Treasure. Treasure болохоор Favorite Male Group шүтэн бишигчдийн шилдэг 10 хамтлагт бас орсон байгаа. Тэгээд ер нь Treasure болохоор би Blackpink-ийн дүү хамтлаг гэдгээр нь бол мэддэг. Тэгээд өглөлтийг ямар сайн хийдэг юм бэ гэж бодсон мамагийн үзүүлбэр дээр нь мамагийн тайзыг өөрсдийнх нь концерт чиг болгож чадсан нэгэн хамтлагуудын нэг. Дараагийн болохоор Tomorrow X Together TXT шүтэн бишигчдийн сонгосон шилдэг 10 хамтлагт орсон. Нэм дөрүүд амлаад гараад ирсэн мэт санагдсан. Дараагийн хамтлаг болохоор Zero Base One. Үзүүлбэрийн хувьд бол бас нэлээд зохион сайтай. K-pop-ийн ертөнцийн ямар хөө байдгийг амар сайн харуулж байна. K-pop-ийн ертөнцийн нэлээд амар тийм авьяастай бүгд нэлээд авьяастай байдаг болохоор тэр тундаас ингэж цойрж гарч ирнэ гэдэг чинь бас өөрөө амар том өрсөлдөөнд болно. Дараачих нь бол бид бүгдийн хүсүүлсэн Rosé and Bruno Mars. Bruno Rosé хоёрыг мамагийн тайзанд гаргаагүй зүгээр ингээд бэлтцсэн дууцтаад өгсөн тий. Тэрийг нүүн хүлээжсэн айдолууд чүтэл гайхаад бүгд ингээд хүлээжсэн чинь амар гайхал. Олонний танилуд ингээд би апати дунд амар дуртай болсон гэдгийг хэлсэн чинь зөв мамагийн тайзан дээр зүгээр видео цэцэн нууц тий. Сенсац үүсгэсэн гэхэр чинь энэ хоёр ямар хоорондоо үерхсэн юм. Яг нь дууны хувьд бол сенсац үүссэн ч гэсэн энэ оны хамгийн шилдэг хамтрал эсвэл энэ оны хамгийн шилдэг дунд 109-оор тооцогдохгүй юу? Японд болж байгаа тайзанд гарвал юу болов гэж бодож байна. Бид нар нөгөө очиж үзээгүй учраас амар сэтгэл хангалуун байгаа байхгүй юу? Очиж үзэж байгаа хүмүүс ингээ мамагийн ингээ такс максим төлөд очиод үзсэн чинь зөрөөд үзсэн видео байдалцчихар чинь амар балаа байхгүй юу? Тэгээ энэ хоёрын хоорондоо ам бариад ингээд нэг тийм амар юу яваад лээ шүмжлэл ам барьсан гэсэн яа дээ бариггүйсэн гэсэн яа дээ цөмөр Rosé ямар Rosé Bruno хоёрыг ямар сайн дуулдгийг угаасан мэдэн штэ. Rosé-д гой бүжгийн үзүүлбэр гой хувцс ерөөсөө хэрэггүй түнд зүгээр л микрофон өгөөд л тэр хамгийн сайн үзүүлбэрийг
үзүүлэх болно. За дараагийн нь болохоор GYP манай хүн бас шагнал авсан байлээ. GYP нэлийн дараахан болсон байлээ. Бас виртуал хамтлаг гарсан байлээ. Энэ хамтлагт ихтэй бас сонирхоод үзээрэй. Мяг бол үнэхээр мундаг байсан. Мягийн тайзны үзүүлэлт бол үнэхээр алга ташмаар байна. Тэгээд өсөж би артист гэдэг шагнал авсан. Хувцас нь үнэхээр гоё байсан. Ингийн мөртлөө амар гоё. Тэгээд тэд нар өөрсдөө ч тэгэхээр ингэ үзүүлбэр үзүүлж байгаадаа тийм аз жаргал сэтгэл хангалуун байдлаа амар сайн мэдэрчээсэн. Одоо би тэр хамтлагийн өсний өнгүүдийн ингээд эрт өөрчлөж өсний засалтын эрт өөрчилсөн байх тийм төрхийг хармаар байна. Дуучин Биби ер нь юм хүн биш ахгүй юу? Манай хүн чинь амар тийм секси, hot тийм зэрлэг дүү тийм төрхийг ингэж амар гаргадаг. Тэрийг өрн би амар сайн таньдаг. Тэгээ сүүлийн хэдэн жил манай хүн гүнж бүр үнэхээр гүнж болсон тийм. Тэгээд нэг гүнжийн холбоотой дуу гарсан чинь чартуудыг бүр амар тэргүүлцдэг. Тэг хүн төрөл арилжна гэж бас тий. Тэгэл мамагийн тайзан дээр амар гоё аж жаргалтай үлгэрийг эхлүүлэл төгсөөл дуусах шиг болсон. За дараагийн хамтлаг нь болохоор Ини. Азийн дуртай хамтлаг гэдэг шагнал авсан. Where My Drum Set гэдэг дуу бүр үнэхээр автогдож байгаа байхгүй. Тэг энэ үзүүлбэрээс харахад бол ихтэй хамтлагт улаан өнг амар гоё цогт юм ээ гэж бодсон. Тэгээд ер нь бол энэ дуугаар нэлийн хамтлагийг таньдаг боллоо. Дараагийн хамтлаг бол одоо нэлийн бас шууран үүсгэж байгаа G-Idol хамтлаг. G-Idol маань болохоор Best Vocal Performance Group гэдэг шүтэн шигчдийн шилдэг 10 хамтлаг гэдэг эмэгтэй 10 хамтлагт нь шалгарсан байгаа. Тэгээд өсний засалтны суянд бол амар гоё зөгцсөн байгаа байхгүй юу. Тэгээд хэр баргийн хамтлагт тийм неон өнгийн хувцас зогтгүй байхгүй юу? Зогхгүй байх гэж бодож байна. Гэтэл G-Idol хамтлагт бол неон өнг бүр амар гоё зогчоо. Ер нь суяаны өглөлт маш сайхан явж байгаа л түлдээ үзэгчтэй амар талцуулсан яг үл тэндээс маш хэцүү байдлаар гарсан сүүжин талаар дурдсан учраас сүүжингүү бол хол явахгүй гэж та нар хэлээ бидтэй гэдэг тийм хугацаатай рэп ашигласан нь. Гэтэ би бол энэ дээр бол Cube Entertainment-ийг л амар D season л гэж бодож байна. Сүүжин л үнийг D season гэж бодохгүй байна. Ер нь бол ингэж G-Idol ч өөртөө дуугаа зохиогоод өөртөө аяа зохиодод тэр хэд баргийн байдаггүй тийм ховор хамтлаг байхгүй юу? Тийм ундаг охтуудыг ингээд ганцхан гişүнчин байхгүй байсан бол та нар ингэж хол явахгүй байсан гэж хэлдэг чинь бас өөртөө амар буруу. Тэрэн дээр л ер нь та нар бидрийг амар буруу үнэлсэн гэдгээрээ л хэлсэн болов гэж бодсон. Хамтлагийн гишүүн суяаныхан гэрээний хугацаа дуусчаа. За ер нь бол Cube Entertainment-аас баг гарсан дээр байхтаа л гэж бодож байна. Одоо ч ингээл өөртөө ингээл entertainment байгуулаад өөртөө дэмжиж явчих юм чи ер нь суяан тэн дээрээ анхаарч маадгүй. Ер нь яах юм бол ажаал хийжээ. За дараагийн нь болохоор соло орон бүтээлч байгаа. Гэтэ би энийг ер нь бол K-drama орд ерөөс үзэхгүй байгаа учраас нэг хот бол нэлийн хүмүүс бол энэ дуучин бол амар хайртай байлээ. Тэгээ дуугийн сонссон ч үнэхээр таалагдсан. Манай хүн болохоор Favorite Global Trending Music гэдэг тийм шагналыг хүртсэн. K-drama ертөнцийг бас нэлийн бадцсан байгаа ах гэж сонссон. Дараагийн нь болохоор G-Dragon болон Big Bang Mama дээр тайзны үзүүлбэр үзүүлсэн. За G-Dragon болохоор энэ шагналыг авсан. Тэгээ K-pop-ын ноён ориглуудыг ингээ Mama дээр авчиж байгаа юм. Тэгээ яагаад тийм G-Dragon тийм pink хар яваа ингээ хооронд ингээ хослуулсан бол харахаар шууд ингээ Blackpink шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгээд утгагүй G-Dragon-ы араас манай Big Bang-ийн Taeyang гарч ирсэн. Taeyang бол яг хിവэр байлээ. Тэндээсэн хамтлагуудын реакшн хүртэл бүр амар өндөр аз. Дуучид бол тэр чигтээ ингээ босцсон Big Bang-ийг ингээд үзүүлбэрийг үзүүлж. Ер нь бол Big Bang бол K-pop-ыг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр үзүүлсэн. Одоо ч амар олон шүтэн бишигчтэй оршин тогтнож байгаа алдартай хамтлагуудын нэг. За дараагийн хамтлаг болохоор Seventeen бол энэ оны онцлог хамтлаг. Тэр болохоор Best Male Group, оны шилдэг уран бүтээлч, оны шилдэг цомог, Super Stage, шүтэн бишигчдийн сонгосон топ 10 хамтлагт орсон. Seventeen-д баяр хүргэе. Тэгэхээр гоё зохиомж сайтай. Тэгээд бүр тэр төгөлдөр хуур өдөр ингэ тоолж моголж байгаа удирдахч хийж мэж байгаа.
тайзны үзүүлбэр бол үнэхээр гоё. Надад амар таалагдсан. Тэр нь аль үнэхээр таалагдсан учраас та бүхэн өөрөө үзээрэй гэдгийг бүр санал болгомоор байна. Artist of the Year 17. Тэр нь бол 17 Монголч ч бас нэлээд алдартай. Солонгосч ч бас нэлээд алдартай. Үнэхээр сайн байна. Дараагийн хамтлаг болохоор за угаасаа бид бүгд хамгийн хүлээсэн aespa. aespa энэ жил бол жинхэнэ бут авсан. aespa мамагийн түүхэнд анх удаа 6 шагнал дараалан авч энэ түүхийг бүтээсэн тийм хамтлаг байгаа. Оны шилдэг дуу, шилдэг хөхтийн хамтлаг, шилдэг бүжгийн үзүүлбэр, best music video, the best давхар шүтэн бишигчдийн шилдэг 10 хөхтийн хамтлагт орсон. Best music video буюу Armageddon бол бүр үнэхээр угаасаа амар гоё зохиомжтой байсан. Supernova бол угаасаа амар нэг сонсол донтцсон мэдтэй тий. Тэгээ ерөнхийдөө бол мама дээр Giselle амар их нүдний шилтэй явуулсан. Тэгээд камер төртөх амар дургу байсан. Тэгээ хүмүүс дийлийнхэн Giselle-ийг давхраа уйлцсан болов гэж бодсон бах. Бичсэн одоо давхраа уйлцсан болов эрүүл мэндийн шалтгаанаас болоод ихэд ингээд нүдний шил зүгээд тэг зарим үзүүлбэр дээр нь орохгүй яваад байсан байлээ. Гэтэ тайзны үзүүлбэр дээр л 2 удаа нүдний шил авсан. Эхлэл хэсэг дээр нүдний шилгүй байсан. Тэгээ төгсгөл хэсэг дээр нүдний шилгүй байсан. Нүдний шилээ аваад ингээд дөрвөн байрлалд орж исэн чинь Giselle баг зэрэг алдаа гаргацсан. Яг тэр алдаан дээр болохоор ингээд ер нь бол ингээд нүдний шилгүй байхаар ингээд толгой нь ирэхэд байгаа юм байна гэдгийг ингээд ойлгочихж байгаа. Энэ жилийн мамагийн хувцс ч гэсэн энэс дээрийг өмсөх боломжтой байсан. Тэгэхээр дандаа нэг ийм сонин хувцс өмсүүлээд идэг. Каринагийн Up гэдэг дуу бол бүр үнэхээр гарангуудаа шууд алт хийлгэсэн мэддэг тий. K-pop сонирхчид хоёр зүйлд ингээд амар хуваагдсан байгаа байхгүй юу? Энэ оны хамгийн шилдэг дуу юу вэ? Supernova юу? Apathy юу? Ер нь бол жихэн K-pop сонсдог хүмүүс бол яг амар сонгоход амар хэцүү байгаа байхгүй юу? Яг бол Supernova гарсан цагаас эхлээд Apathy дуу гартал бүр амар хит байсан. Тэгээ Apathy дуу 10 сард гараад 1 сарын хүрч байгаа. Тэг бүр амар эзэмсэн. Тэгээ энэ хоёрыг яг алийг сонгох вэ гэж хэлэх юм бол би үнэхээр 50% та байна. Яг үл Supernova үнэхээр сайн байсан. K-pop сонсдог хүмүүс бол шууд хэлнэ л дээ. Apathy бас энэ жилийн шилдэг дуу байсан шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор яг 50-50 байгаа байхгүй юу? Whiplash гэдэг дуу чинь ерөөхдөө бол хатаархаад ингээд шилүү үзүүгээ барьж ийн гэсэн үг байхгүй юу ер нь. Зөв үедээ зөв дуугаа гаргачихж байгаа байхгүй юу. Бүр 6 шагнал ингээ авцсан. Тэг Whiplash гэдэг дуу тайзан дээр амилж байгаа. Одоо бол хамтлагийн гишүүдийн нэр хүнд яг энэ тэмцүү хүрээд ирсэн юм шиг надад санагдсан. Тэгээд ер нь Whiplash дуун дээр бол Giselle бол гол дүр байсан. Тэгээд яг тэр тайзны үзүүлбэр дээр Giselle-ийн хэсэгтээ бүгд бүр өгшөөд орилоод чалж байгаа гэдэг. Гэтэ энэ жил болгон aespa Supernova шүү дуу гаргаад байх юм бол баг мамаг Emma гэж нэрлэх хэрэгтэй байх. Ингээд дараа жилийн мама портал өөртөө нэр хүндийг бүр бот гитлэн бот цохоод ингээд батлаад харуулчлаа. Одоо нийт 28 хамтлагийн талаар ярьсан. Надаас энэ 28 хамтлагаас супер 5 үзүүлбэртэй хамтлагаа чагсаамаар санагдсан. 5 дугаар байранд бол би эзэн хамтлаг бол бүр үнэхээр best байсан. Дараачих нь болохоор 4 дугаар байранд aespa хамтлаг. Тэгээ 3 дугаар байранд Rosé Bon хоёрын Apathy дуу. Тэгээ 2 дугаар байранд Yeonjin's Gam гэдэг үзүүлбэр бол best байсан. За нэгт угаасаа ойлгомжтой Big Bang. Big Bang бол мамаг жинхэнэ бут авсан. За тэгээд ер нь бол мамад оролцоогүй шагнал авсан хүмүүсийн талаар ярих хэрэгтэй баг. Манай Jennie маань мамад ороогүй ч гэсэн бүр 4 шагналыг авсан. Нэг нь болохоор best хамтрал Zico-тэй хамтарсан spot дуугаараа орсон. Тэгээд best dance performance эмэгтэй хэлбэр You and Me дуугаараа авсан. Best rap and hip hop performance дээр бас спот дуугаараа авсан. Тэгээд шүтэн бишигчдийн шилдэг 10 альбертнаас Jennie маань бас тэр 10-т бас багтсан. Ингээ нийт бүр ингээ 4 шагнал авсан. Тэг манай хөө өөр стори дээр бүр баярлаа гэж хэлж бэлээ. Тэгээд сая шагналыг болохоор BTS хамтлагийн Jimmy авсан. Би Jimmy-ний Hue гэдэг дуурт амар дуртуулсан. Хүмүүс ч бас BTS-тэй амар дуртай л та. Тэгээд шилдэг хэрэгтэй артистаар бас Jungkook авсан. Jungkook авсанд бас амар баярлж байна. За эмэгтэй шилдэг артистаар болохоор IU авсан. IU бол угаасаа авах нь ойлгомжтой. Тэгээд дараачих нь Best Dance Performance
Эрэгтэй үзүүлбэрээрээ Jungkook Standing Next to You гэдэг дуугаар авсан. 10-р үнэхээр гоё байсан. Best soundtrack-аар Crushing Love with You, All My Heart гэдэг дуу байсан. The Best Band Performance-ээр Curie TBH гэдэг шагнал авсан байлээ. Текстээ бэлдээж явж хад бол маш их цаг ордон билээ. Би бараг нэг өдөр хагас цагийг зарцуулсан. Бүх үзүүлбэрийг үзсэн. Тэг өнөөдөр яг ингээ K-pop-ын сувг гэдгээ бол яг аль биесээр хийчихлээ гэж бодлоо. За ингээд бичлэг маань энэ хүрээд дуусчихин. Таалагдсан бол лайкаа дараарай, subscribe дараарай. Найзуудтай миний бичлэгийг бас санал болгоорой. Ингээд дараагийн бичлэгээ төрүүлцлээ. Баяртай.